2017 оны байдлаар улсын хэмжээнд 87,533 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Тэдний 35% нь төрөлхийн, 65% нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй олжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 98% нь харааны болон хөдөлгөөний бэрхшээлтэй. Эдгээр иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх тэгш боломж төслийг GCI Централ салбараас санаачлан хэрэгжүүлж байна. Нийгэмд оролцоог нь дэмжснээр энэ хүмүүс одоо өөрсдөө цаашдаа бол нийгэмд оролцож ажил хөдөлмөр эрхлэх ийм боломж олцоог нь хангуулахын тулд одоо ингээд олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаагийн нэг нь бол одоо манай томоохон байгууллага болох Монгол шуудан байгаамаа. 2018 онд багтаж Монгол шуудан компани бүх үйлчлэгээний салбаруудыг бол шинэ стандартанд нэвтрүүлж байгаа. Хэрэглэгчид одоо үйлчлэгээний стандартыг бол өөрчилж шинжилж байгаа. За үүнтэй холбогдуулаад хажуугаар нь бол бас одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо тэгш боломж олох, тэднийг одоо үйлчлэгээ үзүүлэх тэр одоо таатай орчин бүрдүүлэх талдаа бол бид хүмүүс анхаарч ажиллаж байгаа. Монгол шуудан компани Улаанбаатар хот 21 аймаг 330 гаруй суманд салбартай. Төсөлд нэгдснээр эдгээр салбарууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин бүрдүүлэх юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан алуу замыг салбаруудаа тавьж эхэлжээ.